Сайн бацхан өрхөм үзэгчдээ бидний өв соёл нэвтрүүлгийн ээлж дугаар үзэгч танд хүрч байна. Дуусаж дундуршгүй өв соёл уламжлалтай монголчууд бид тал дүүрэн нутагтай тансаг сайхан эдээ ундаатай таван хошуу малаараа бахархаж бас нэвтрүүлгээ бэлтгэдгээрээ бас бахархаж байна. Тэгээд үзэгч та бүхэндээ энэ удаагийн бидний өв соёл нэвтрүүлгийнхэн ээлжид дугаард адууны тосыг уламжлалт байдлаар монголчууд бид хэрхэн хэрэглэж ирсэн. За орчин үед хэрхэн баялаг бүтээгдэхүүн болгож байгаа талаар танилцуулахаар шин брендийн үүсгэн байгуулагч Мөнх сайхны Нандин Эрдэнэгийг урьж нэвтрүүлэгтээ оролцуулж байна. Тэгээд манай баялаг бүтээгчид ямар мундаг юм бэ? Баялаг бүтээгчдийгээ бид алдаршуулж энэхүү баялаг бүтээгчдийн нэвтрүүлгээрээ дамжуулан бас үзэгчдэдтэй хүргэж танилцуулдаг. Тэгээд энэ удаагийн нэвтрүүлэгтээ шин брендийг онцолж байгаагийн учир гэвэл 5 хошуу мал маань хаях зүйлгүй гэж бид ярьдаг. Тэр дундаа адууны тосыг бид хэрхэн боловсруулж, эртнээс уламжилж, хэрхэн хэрэглэж ирсэн. За өнөөдөр хэрхэн ямар технологиг ашиглаж энэ олон бүтээгдэхүүнийг бий болгож хэрэглээнд нэвтрүүлж байгаа талаар тантай ярилцахыг хүслээ. Тэгээд шин брэндээ танилцуулаач. За манайх одоогоос яг 7 жилийн өмнө яг анх энэ брэндээ үүсгэн байгуулад 7 жилдээ үйл ажиллагаа явуулж байна. За бид нар болохоор яг малын дайвар бүтээгдэхүүн буюу яг өөх тосыг боловсруулад цэвэршүүлээд тэрүүгээр нийтдээ 18 төрлийн эко органик бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа. Дээр үеэс ер нь монголчууд маань энэ малын сайхан шин дижэл бүх зүйлийг ашиглаж хоол хүнс эрүүл мэндэд ардын уламжлалтаа хослуулан хэрэгжилж байгааг хэрсэн. За тэр дундаа ер нь адууны тосыг бол Монгол, Солонгос, Хятад, Япон гэдэг яг ийм Азийн орнууд бол ерөнхийдөө аягүй сайн хэрэглээ. 100 гаруй жилийн өмнөөс ер нь ялангуяа Япончууд бол яг адууны тосыг бүр амьдралдаа хэрэглээд судлаад ирсэн. Манай монголчууд манай өвд ээз маань болохоор бас адууны тосыг маш их өөрсдийнхөө эрүүл мэндэд за жишээлбэл төлөгдөл, яар шарах гэл хүүхдээ ханаа томоо гэл хатгаа авсан ханаа төрсэн хүүхдэд хүртэл дандаа адууны махыг ороод адууны тосоор элдэг ороод хийжсэн бол бас айгүй холон судалгаандар байдаг л да. Тэгэхээр бид нар чинь бидний үдээс бүр дээр үеэс энэ сайхан малынхаа тосыг ашиглаад хэрэглээд ирсэн юм заншилтаа. Тэгээ үүн дээр суурлаад бид нар яг орчин үед цаашаа залуу хойч үедээ бид нар бас энэ сайхан уламжлалтаа энэ сайхан тосны энэ ашиг тусыг алдагдуулахгүйгээр энэ шин тусаар олон бүтээгдэхүүнийг хийгээд явж байгаа. Шин брендийн нэрийг хэрхэн өгсөн талаараас асуумаар байна. Бодож байгаа бүх юмны ойх шин чанар юмны хамгийн дээд зэргийн гэдэг утгаар нь шин гэдэг нэрээ бодож өгсөн. Адуу дагсан соёл бол монголчууд бидийн бас л нэг уламжлал. Орны Япон, Солонгос, Хятадууд адууны тосыг яаж хэрэглэдэг байсан гэдгийг зүйлийн судлахаар ер нь бол дандаа юм арьсны асуудалтай төлөгдөлт яар шарх Японд ч өөрөө уур амьсгалын чиглэг болохоор юм харьцал айгүйх байдаг. Яг тэрэндээ бол цэвэр адууныхаа тосыг бүрхээд эдгээдэг ч гэдэм үү. Хятад болохоор арай өөр хөшөө там мантай холиод илүү арьсны асуудалтай хэсгүүдээр төрдөг. Солонгос болохоор илүү гоо сайхан талтай адууны тосыг аягуусаа хэрэгэлдэг. Тэгээ эдгээр маань энэ олон жил адууны тос маань үнэхээр хүний арьсанд хэрэгтэй. За тэгээ гоо сахны төвшөнд маш сайн суур тос болдог гэдэг нь бол олон судалгаануудаас баталгаажсан байдаг. Тэр бусад орнуудаас тэгвэл манай Монгол адууны тос маань онцлог нь юу, ялгаа нь юу гэдэг бид нар энэ 7 жилийн хугацаанд аягүй их судалсан. Монгол адуу бол хамгийн онцлог нь бэлчээрээ урмал иддэг. Адуу маань өөрөө өвсний соргоо, усны цэнгийг өөрөө ууж ээж идэг. За тэгээд тэр урамлуудыг шинжлэхээр ерөөсө 70 гаруй төрлийн урамлуудыг адуу маань өөрөө сорчлон дууж иддэг учраас тэр эмийн урамлын тэр сайхан шин чанар үүс тэжээлэн болж байгаа учраас адууны маань мах тос маань өөрөө бол тэр чигтээ эмийн урамл гэж ер нь. Тийм учраас бид нар өвөлдөө сайхан адууны махаа идээд саримстаа ууцхан ханаадны ихний шинж тэмдгийг дардагч гэдэг юм уу. Тэгэхээр адуу маань өөрөө маш сайн дархлаа сайтай амтан байна. Адуу өөрөө урт хөлийн амтан гэдэг шүү дээ. Яхаарахгүй таны хэлдгээр өсний соргогийг идэх гэж хол бэлчээрэлдэг. За усны цэнгэгийг уух гэж маш их усан дотор орчоод үнэрлээд яваад байдаг харагддаг. Тийм учраас маш их энэ дархлаа сайжруулах бүтээгдэхүүнд хэрэгтэй гэж үзсэн үү? Ер нь яагаад адууны тосыг сонгох болсон нэг? Яагаад яг ийм адууны тосыг судалж яг энийг бүтээгдэхүүн хийсэн гол шалтгаан маань манай өвөө маань өөрөө Булган аймгийн
давтамж маар их баригч юмч хүн байсан. Тэгээд айгүй их юм урамлуудыг түүгээ там болгоод ингээд хэрэгэлдэг байсан. Яг тэр маань ингээд аавд маань үлгдүүд бид нар ингээд багаас айгүй их уул хадаар яваад урамл түүгээд одоо гаран дээр мань ингээд жоохон шарах үлсэн чи яг тэр урамлуудаа хандлаад ингээд төрхдөг. Тэр бүх нь ингээд яг бас надад нөлөөсөн болов. Шин брендийг хэрэглэгчид хэм бэ? За манай брендийн хамгийн гол хэрэглэгч бол хүүхдтэй ээжнэр байдаг. За манай шин тос маань бол ерөнхийдөө давхарцсан доогоор 200 гаруй мянган хүүхдэд хэрэгэлсэн маш өндөр үр дүнтэй. За энэ тос маань өөрөө яадаг вэ гэхээр арсны гадаргуу дээр хүүхдэд маш сайн тохирдог. Бидний нөгөө одоо хүний арсны энэ бүтц маань болохоор pH нь 5.5 буюу бидний арснаас өөрөөс маань өөр тос ялгарч идэг. Яг тэр тосны бүтцтэй ижилхэн маань болохоор адууны тос иж идэг. Бүх зүйлээр яг таардаг гэсэн. Тийм учраас арсанд төрөхээр маш сайн шингэдэг. За тэгээ няраа хүүхд, нялх хүүхдүүд маш сайн тохирдог. Тэгээд нөө дархлаа сайтай, энэ сайхан амьтайхаа ингээд тосыг арсны гадна талаас түрхэхээр нөө хуурайшил диатезгээ за тэрнээс гадна арсан дээр түрхэж байгаа бүх зүйл маань өөрөө шүүлтрүүгээр тос руу шингэж идэг учраас маш сайн хүүхдийн дархлааг дэмждэг. Тэгэхээр манай тосыг бол ерөнхийдөө одоо 1 сараас дээш бага насны хүүхдүүд бол аягүй сайн хэрэгж ялангуяа өвлийн улирал, ханиадны улирал эхлэхээр ер нь бол тосоо ингээ хэрэглээд давтамжтайгаар хэрэглээд ханиад хатгалгаа өвчнөөс аягүй сурсан зэрэг. Энэ бүгдийн цаана хамгийн гол нь одоо Монгол адууны тосны ийм гайхамшиг адууны одоо энэ тос маханд байгаа энэ одоо сайхан шимт хижээл ийм одоо өндөр үр дүнтэй маа гэдэг бид нар бас Япон улсад лабораториор баталгаажуулаад тоснодох ерөнхий одоо найрлагууд нь бусад орныхтай харьцуулахад ер нь бол 36% илүү үзүүлэлттэй гарсан нь бол бас айгүй чухал байгаа. Малынхаа түүхийд дайвар бүтээгдэхүүнийг бид нэг үе бас жоохон хайж гээх гээд орхигдуулах гэдсэн тал байгаа. Гэтэл одоо эргээд буцаад одоо бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэгдээд ирэхээр ашиг шимийг нь хүртээд эхэллээ. За хүмүүс эргээд эрүүл органик бүтээгдэхүүнийг сонгож авдаг боллоо. Тэгээ энэ ер нь мэдэгдэж гинүү танд сонголт илүү одоо органик тал руугаа дотоодын бүтээгдэхүүн хэрэглээгээ дэмждэг тал ажиглагдаж байгаа юу? Одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэгч хүний хувьд. За анх ер нь яг ингээ бүтээгдэхүүнээ хийхээр хүмүүс ерөөсөө ойлгодоггүй яг үед айгүйх байсан. Үзэгслийн энэ төр гарахаар чи нөгөө савын энэ төр чинь заавалч үнэрлж үзээлөө энэ үнэргүй юм байна. Барааны сав нууч гэдэг юм уу ингээд янз янзаар ингээд нөгөө үл ойших ойлгохгүй байдал айгүйх хүрдэг байсан. Одоо бол яг сүүлийн нэг 2 жилийн хугацаанд бол ерөөсөө органик яг энэ Монгол энэ түүхий идэх чинь ийм чухал юм байна шүү. Энд чинь ингээд хүний биед хоргоо юм байна шүү гэдгийг бол одоо мэдээлэл чиг сайн тарах чинь. За тэгээ хүмүүсийн маань бас мэдлэг айгүйх сайн дээшилж чинь аль болох одоо үнэргүй сав сонгодог болсон байна. Химийн арилгатаа одоо үнэрийн агуулмж өндөртөө сав хэрэгэлдэг болсон бол багаар ингээд ялангуяа залуу энэ ээж нар маань айгүйх татгалзаж ирж байгаа нас бидний бас хийж байгаа энэ бүтээгдэхүүнүүдээ маань үйлдвэрлэж байгаас нэг даваа тал юм болов нэг ч гэсэн хүнд нэг ч гэсэн айл өрхөд одоо химийн арилгагүй сайхан малынхаа тосоор хийсэн саван бид нар хүргэж чадж байгаа нас бидний айгүй бахархуу штэ зүйл юм. Адууны тосоор одоо ингээд хүүхдийг ханиа томоноос сэргийлэх за ханиа том хөрсөн үед эмчлэхэд одоо ямархуу юм биологийн процесс болдго юм бэ гэхээр энэ адууны тос нь өөрөө энэ арсны одоо эсийг нэвтэрч ороод арсны гүн рүү нэвтэрч ороод энэ арсан дээр энэ нөгөө нэг одоо амьсгалын замын одоо халдварын эсрэг энэ дохиог идэвхжүүлж өгдөг. Өөрөөр хэлбэл дархлааны системийг өдөөж идэвхжүүлж өгдөг гэсэн. За нэг юм гол нөлөө үзүүлж байгаа. За нөгөөх нь болохоор өрөвслийн эсрэг үйлчлэгээ үзүүлдэг. За энэ адууны тосны нөлөөгөөр яадаг вэ гэхээр одоо амьсгалын замын өрөвсөл явуулаад байгаа тэр цитокин буюу өрөвслийн молекулуудыг арсны гүнд нэвтэрч ороод бас дарангуйлж өгдөг гэсэн. Тэгэхээр энэ амьсгалын замын өвчлөлийг эдгэх ийм гол нөлөө үзүүлж байгаа. За нөгөө нэг үйлчлэг нь бол одоо бид нар мэдэн штэ нөгөө ханиад хүрчгээр одоо халуун аар цугдаг, чацарган өгдөг, за тий эсвэл ингээ саримстай адууны мах өгдөг ч юм уу энэ биеийн дулааныг нэмэгдүүлэх ийм чиглэлийн дулааны эмчилгээ хийдэг. Энэ үйлчлэгийг бас адууны тос одоо халууруулахгүйгээр яг биеийн дулааныг нэмж өгдөг. Ийм үйлчлэгээ бас үзүүлж өгдөг. За нөгөө нэг гол үйлчлэг нь бол энэ адууны тосонд одоо тэр линолены хүчил, пальмитины хүчил, олеины хүчил
гэдэг ийм хүчлүүд байгаа. Тэгээ энэ хүчлүүд бол яг энэ нөгөө дархлааны хариу урвалыг одоо өдөөж өгөхөд маш чухал нөлөө үзүүлдэг ийм тоснууд байж байгаа. За бид нар бол ерөнхийдөө судалгаа шинжилгээний ажлаа Монголын болон одоо гадны эрдэмтдтэй бас хамтарч хийж байгаа. За бидний энэ хамгийн сүүлд энэ Японы хүнсний лабораториос одоо бүтээгдэхүүндээ ийм бас шинжилгээ хийлгүүлсэн байгаа. За тэгээ энэ шинжилгээнээс харахад бол энэ полиметины хүчил, олеины хүчил, альфа-линолины хүчил, омега 3, 6 нь бол одоо бусад адуунуудаас хамаагүй илүү байгаа гэсэн ийм судалгаа гарч ирж байгаа. За бид нар энэ одоо адуунуудаас өөрөө ерөнхийдөө арсны гүн рүү нэвчих чадвар маш сайтай. Өөрөөр хэлбэл хүний арсны тослогтой ижил бүтцтэй, ойролцоотой бүтцтэй тий. Тэгээд дээрэс нь энэ адууны төсийг бид нар одоо энэ шимжүүлээд 5 төрлийн эмийн ургамлаар баяжуулаад за тэгээд дээрэс нь 5 давхар мембран шүүлтүрээр шүүгээд арсыг одоо бүр гүнд нь хүрч нэвтрэх ийм технологиор одоо тосоо үйлдвэрлэж байгаа гэсэн үг. За ер нь одоо ингээд манай дээр бас сүүлийн үед нэлээд олон савнгууд гарч ирж байгаа. За энэ дээр би бас нэг зүйл хэлэхэд энэ SLS гэдэг энэ газрын тосны найрлагатай ийм хиймэл одоо синтетик найрлагатай хөөсрүүлэгчийг бид нар маш ихээр хэрэгжилж байна. Тэгээ энэ хөөсрүүлэгч ихээр орсон энэ хөөсрүүлдэг бодис ихээр орсон бүтээгдэхүүнүүд одоо хэрэглэснээрээ бид нар яаж байгаа юм гэхээр арьсаараа дамжуулаад дааврын системийг өөрчилж гин. За арьсаараа дамжуулаад илэг дотор ходоод бүх эрхтнүүдээ бас ингээд өвчлүүлээд авах ийм эрсдэлтэй байдаг. Тэгэхээр манад үйлдвэрлэж байгаа энэ шингэн болоод хатуу савнгууд бол ямар нэгэн одоо энэ химийн синтетик найрлагатай хөөсрүүлэгч бодис байхгүй гэдгээрээ давуу талтай. Тэгэхээр ийм аль болох ер нь бол одоо хэрэглээгээ эко органик болгосноор бид нар урт удаан хугацаанд ирээдүйдээ магадгүй 30 жил 40 жилийн дараа өнөөдрийн энэ асар их хавдар одоо янз бүрийн ийм хурц өвчнүүд те энэ өвчлөлүүдээс бид нар магадгүй 30 жилийн дараа эко органик хэрэглээнд шилжснийхаа ачаар энэ өвчлөлүүдээс хамаагүй одоо багассан, буурсан хүмүүс нь одоо эко органикийн мэдлэгтэй болсон те эко органик сонголтыг хийдэг болсон ийм байх гэсэн ийм гэгээлэг төсөөлөл бол надад байдаг. Биологчны хувьд бол бас эко хэрэглэх хүмүүстэй илүүдэлгүй хэрэглээсэ гэж ингэж хэлмээр байдаг. Монгол адуунд бол энэ Е витамин маш ихээр агуулдаг. Тэгээ Е витамин ихээр агуулж байгаа учраас нөгөө эсийн ханыг хамгаалж өгж байгаа. Өөрөөр хэлбэл бидний энэ амьсгалын замын эсийн хануудыг ингээ хамгаалаад өгчнө. Дээрээс нь эсийн стрессийг маш сайн бууруулж өгдөг. Одоо нөгөө ханиа түрхэр чинь ингээд маш их ханиалгана, цэр гарна, халуурна гэдэг ингээд янз бүрийн хариу урвалууд биес үзүүлж байгаа шүү дээ. Тэр хариу урвалуудыг одоо зөөлрүүлж өгдөг гэсэн үг. Өөрөөр хэлбэл стресс багасаад зөөлрөөд одоо эмчилгээг илүү үр дүнтэй болгодог ийм тос байх шийдэ. За тэгээд ер нь бол бид нар нөгөө энэ тосныхоо шин чанарыг сайжруулахын тулд бол гадааддуудтай хамтарсан судалгааны ажил эхлүүлж байгаа. За өөрөөр хэлбэл Японуудтай хамтарч судалгаагаа эхлүүлж байгаа. За тэгээд судалгааныхаа үр дүнг баталгаажуулахын тулд бол бид нар зөвхөн Монголынхаа мал эмнэлэг ариун цэврийн лабораторид судалгаагаа шинжилгээгээ өгөө явдаг байсан бол одоо сүүлийн үед номин 5 гэдэг энэ хувийн хвшилд бас өгж гин. За улсынхаа шинжилдэг газруудаар шинжилүүлж гин. Дээрээс нь ингээд Японд шинжилүүлээд одоо сая энэ шинжилгээний хариу маань ирсэн байна те. Одоо эх 7 хоногт бас Хятадд ингээд шинжилүүлсэн шинжилгээний хариу маань ирнэ. Энэ нь бол бид нар аль болох нөгөө бүтээгдэхүүнээ олон улсад цаашд гаргах. За дээрээс нь ер нь бидний энэ хийж байгаа бүтээгдэхүүний үнцэн, үнэн байдал, бодит байдал одоо хэр байгаа юм бэ? Бид нар ер нь өрсөлдөх чадвар хаана явж байгаа юм бэ гэх те. Энийг мэдрэхийн тулд бас олон улс руу ингэж хандж байгаа. Би бодожсэн л да 2018 оноос хойш үйл ажиллагаагаа тасралтгүйгээр явуулсан. Тэгэхээр яг энэ хугацаанд бас ковидын нөхцөл байдал дэлхийд даяар бас хэцүүхэн нөхцөл байдлыг үүсгэлээ. Гэтэл одоо шин брэнд маань зогсолтгүйгээр үйл ажиллагаагаа явуулахын тулд ямар арга хэмжээнүүдийг авав? За мэдээж одоо түүхийд бүгд Монголдо байдаг учраас та бүхэнд бас энэ цаг үеийг давхад амар байв. Яг 21 онд ч тийм ковид гараад одоо бүх нөгөө хилгээл хаагдаад тэгээд яг тэр үед болохоор яг миний бодолд юу төржсэн бэ гэхээр үнэхээр бид нар одоо нэрээ Монгол түүхий дээр хийгөөсөн бол магадгүй тэнд үнэхээр үйл ажиллагаа зогсоод хэцүү байдалд орохоор байсан те. Тэр 2 жилд бол бас манай Монгол зөндөл олон компаниуд үүд хаалга хааж ирсэн те. Тэгэхээр бидний хувьд болохоор тэнд ерөөсөө үйл ажиллагаа зогсоогүй тас маань өөрөө дотоодын түүхийд Давас гэл ингээд
тосны маань сав хүртэл Монголдо үйлдвэрлэж байсан сав учраас бид нар тэнд ерөөсөө үйл ажиллагаа маань доголдоогүй харин ч одоо нөгөө Монгол түүхэд гэдгээр одоо хамгийн чухал нөгөө ямар нэгэн орноос хараад биш тийм хэлгээл хаагдсан ш бид нар ингээд дотооддоо үйл ажиллагаа хийе явах одоо тийм боломж нөхцөлийг яг ковид үеэр айгуу ойлгож чадсан юм. Тэгэхээр яг дотоодынхон бүтээгдэхүүнээр за түүхийн идээрээ одоо бизнес эрхлэх юм бас нэг давуу талыг мэдэрсэн байна шүү дээ тийм. Тэгээ одоо л ингээд нөгөө энд тэнд ингээд сая бас нэг хасаад зэрэгтэр ингээд бид нар нөгөө цагаан сар үзэсгэлэнт оролцсон байхгүй. Тэгсэн чинь хүмүүсийн ойлголт бүр айгүй гоё болчих. Зарим хүмүүс ирээл бүр баяр хүргээл ямар мундаг юм бэ та нар чи энэ гоё Монгол малынхаа энэ тосыг ямар гоё гоё бүтээгдэхүүн болгож байна гэд ойлгож байгаа хүмүүс нэрээ бүр баяр хүргээд зарим нь бүр өстэй эх орныхоо бүтээгдэхүүнийг бид нар дэмжлэгөө яах вэ? Ийм гоё юм хийж ин ингээд тэр болгонд бид нарт айгүй гоё урам өгж ийсэн. Одоо ингээд бас өмнөх тэр нөгөө хэцүү байсан тэр ойлгохгүй байсан тэр он жилүүдийг бодоход бол аюу гой ойлголттой болж байна. Монгол үндэсний үйлдвэрлэлүүдээс аюу сайн дэмждэг болсон байна гэж харагдаж байгаа. Яг энэ салбарт өрсөлдөөн хэр вэ? За өрсөлдөөний үед гэх юм бол манай яг одоо бидний манай үйлдвэрлэлд онцлог гэх юм бол бид нар бүр яг дайвар өөхнөөс нь авахуулаад ингээд бүх зүйлээ одоо эцсийн бүтээгдэхүүн болтол нь ингэж боловсруулж чадж байгаа нь бол бидний хамгийн давуу тал. За мөн мэдээж нөгөө ижил төстэй органик саван гэл янз бүрийн тосмос хийж байгаа газрууд зөндөө байгаа. Гэхдээ яг би нөгөө өрсөлдөгч гэдэг талаас харахаасаа илүүтэйгээр өшөө илүү сайн хөгжөөсөө энэ органик бүтээгдэхүүний зах зээлийг одоо Монгол түүхий дээр өшөө Монголда гадааддаа ингээд хөгжөөсөө эсвэл бүгдээрээ нийлээд галастер болоод одоо экспортод гаргадаг ч юм уу тийм нөхцөл байдлууд үүсэсэ гэж хардаг учраас ижил төрлийн бүтээгдэхүүн хийж байгаасаа бас нэг айхтар өрсөлдөгч гэж бас хардаггүй шүү дээ. Хамтдаа яг энэ салбарыг хөгжүүлэх юмсан. Тийм өшөө бүр гоё хөгжөөд гоё инновашн гэсэн бүтээгдэхүүнүүд гараасаа гэж аягүй хүсдэг. Монгол Улсын ерөнхийлөгч ч гэсэн олон одоо сайхан санаачлагуудыг гаргаж байна. Хүнсний хувьсал, за цагаан алт, за тэгээд дээрэс нь олон хөтөлбөрүүдийг бий болгож чадж байна. Тэгээд бизнес эрхлэгчдийг ч гэсэн нэлээд дэмжиж байна. Тэгээ энэ хөтөлбөрүүдэд ер нь хэр хамрагдаж чадж байна. Бизнес эрхлэгчийн хувьд ер нь ямар одоо бодолтой явдаг вэ? За мэдээж сүүлийн одоо ер нь 3 жил бол жижиг дүндээ одоо бид нар шиг юм жижиг үйлдвэрлэж эхэлж байгаа хүмүүсийг бол айгуу сайн дэмжиж байна. За бид нар ч нөгөө дүүрийнхаа жижиг дүнтэй айгуу сайн хамтарч ажиллана. Төрөөс ирж байгаа мэдээллүүдийг авна. Төртөө биднийг холбож байгаа юм бол одоо манай дүүргийн жижиг дүнд газрууд байдаг. За тэгээд мөн одоо нөгөө батлан даалтын сантаа зээл байна. За тэгээ мөн ногоон зээл байна. Одоо байгаль дээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Бид нар бол энэ 2025 онд ногоон зээлд хамрагдаад төхөөрөмжүүдэд шинжилээ, цав баглаа боолуудаа шинжилээд ингээд ахилттай явж байгаа. Эдгээр нь бас одоо Монгол улс маань жижиг дунд үйлдвэрүүдэд дэмжиж байгаа одоо бас нэг том алхмууд юм болов гэж бодож байна. За мөн шүү одоо гой үйл ажиллагаагаа сайжруулад ингээд өсөлтөө дэвшилттэй явж байгаа үйлдвэрүүд маш их байгаа. Бид нар тэг хамгийн гол нь нөгөө бас миний нэг боддог юм нь одоо сайн төхөөрөмжөнд одоо юу гэдэг сайн технологи төхөөрөмжөөсөө илүүтэйгээр одоо нөгөө дэлхийн чиг хандлага хаашаа явж гинэ. Тэндээ тохирсон тэр одоо хамгийн гол нөгөө инновацлог одоо томны төхөөрөмжүүдийг оруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь бас аягүй чухал юм болов уу гэж боддог. Стандарт нэгсэн. Тиймдээ ч бид нар хаттын одоо хамгийн сүүлийн үеийн тосны одоо боловсруулах үйлдвэрээс одоо захиалгаар яг өөрсдөө хэрэгцээнд шаардлагад нийцсэн тоног төхөөрөмжийг оруулж тосоо боловсруулж байгаа. Яг энэ үйлдвэрлэлийн процессыг за энэ ажиллах хүчний ингээд байгаа нөөц боломжийг харж хахад одоо яг нэг өөрийнхөө хүчин чадалд нийцсэн ямар сайн тоног төхөөрөмжтэй юм бэ гэдгийг бас сая үйлдвэр дотор орж ирээд харж илаа. Тэгээд бүтээгдэхүүний өнгө үзэмж, сав баглаа бодол гээд маш гоё одоо үзэмжтэй одоо хүний анхаарлыг татах үйс за мэдээж одоо үнэрийн хувьд ч гэсэн үйлдвэр дотор ороод ирэхээр яг ийм нэг тансаг үнэрийг мэдэрч чадчих. Хамгийн анхаардаг зүйл бол бидний хувьд бол чанар байдаг. Бид нар яагаад гэвэл Монгол улс маань жижигхэн зах зээлтэй за чанаргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм бол буцаад одоо эргэх холбоо байхгүй тухайн маань буцаад эргээд одоо худалдаж авахгүй байх жишээ нэ тийм учраас бид нар бол ерөөсөө чанар бол ерөөсөө номер 1. За тэгээ үнийн хувьд ч гэсэн бид нар яг одоо энэ дотоодынхаа түүхий дээр үйлдвэрлэж байгаа учраас одоо
айл болгонд одоо яг энэ саван одоо энэ тос тавс гэдэг энэ бүгдийг хэрэглээсээ бид нар Монгол түүхий дээр хийж байгаа учраас Монгол хүмүүстээ зориулж байгаа учраас Та түрүү бас ярианда стандарт гэд бас нэг ярих шиг боллоо. Стандартын тухайд одоо ямар стандартуудыг нэвтрүүлж хэрэгжүүлж байна. За одоо болохоор яг нөгөө манай Монгол улсч яг нөгөө малын тосны яг стандарт гэдэг маань бас яг бүрэн сайн гараагүй байж байгаа. Одоо бид нар болохоор яг ISO халаал гэдэг 2 стандартыг нэвтрүүлгээд за энэ жил одоо бас мөн үйлдвэрийн байрыг өшөө томруулаад GMP стандарт нийцсэн олоосод хөтөлбөржүүлсэн стандартын үйлдвэртэй болохоор одоо ажиллаж байна. За тэгээд мөн цаашлаад одоо дэлхийн зах зээлийн стандартууд дээр нийцсэн одоо олон улсын стандартуудыг хэрэгжүүлэх зорилготой явж байгаа. Ойрын болон хэтийн төлөвлөгөөнд оролцсон явж байгаа. Нөгөө нэлхүүхт боожуулахтай л байдаг шүү дээ. Одоо яг манай дотоодын үйлдвэрлэгчдийн хувьд одоо л боожуулаад олон бүтээгдэхүүнийг бас сав баглаа бодолтой болгоод олон хэрэглэгчтэй татаж чадсан байна. Тэгээд шин брендийг маш олон хүмүүс мэддэг юм байлээ. Тэгээд шимтэй бүхнийг шин брэндээс гэсэн бас сайхан урайнаас таалагдлаа. Тэгээд нөгөө одоо нөгөө чанарыг эрхэмлэж байгаа гэдэг зүйл нь болохоор яг энэ дээр гарч ирж байгаа байхгүй юу? Манай бүтээгдэхүүн чанартай үр дүнтэй л байх хэвээр үр дүнтэй байгаа учраас нэг хүн аваад хэрэглэн цаашаа дахиад нөгөө хүнд хэрэглэнэ гэдэг. Тэгээд хамгийн гол нь бидний одоо энэ импортоор орж ирж байгаа асар олон бүтээгдэхүүнүүд маань хаана үйлдвэрлэсэн мэдэгдэхгүй, ямар түүхий эдэр хийсэн мэдэгдэхгүй. За одоо хорц найрлага нь бол ингээл саван гэгчин жишээлбэл ингээл 17 нэр төрлийн химийн бодистой байх жишээний бид нар нөгөө хоол унднаасаа илүүтэйгээр бас арьсан дээр хэрглэж байгаа энэ гоо сайхны энэ арьс ашиглааны бүтээгдэхүүнээс хордож байгаа гэдгийг манайхан бас тэр болгон мэддэггүй. Ялангуяа энэ өсөж бойдож байгаа Монгол одоо хүүхдүүд маань одоо багаас юм органик одоо бүтээгдэхүүн хэрэглээс эн чинь бидний одоо иддэг малын маань сайхан мах одоо малаас минь гарч байгаа шинэ дэжэлтэй тос учраас Монгол түүхийд учраас Монгол хүндэд 100% бид нар энэ ахуйн соёл одоо энэ сайхан уламжлалт энэ одоо соёлоо бид нар алдаж болохгүй юм биш үү гэдэг чинь юу хэрэглүүлэх энэ дадал суулгах нь бид нар одоо энэ өв соёлоо бас залуу үеийнхэндээ үлдээж байгаа юм болов уу гэж бас би боддог. Магадгүй одоо ингээд одооны тосыг нэгж хийж бүтээгдэхүүн гаргаагүй байхаа байсан бол одоо энэ маань ингээд нэг мартагдаад тий нөгөө л нэг үнэр хурц одоо юу гэдэг нь нөгөө одооны тос гэсэн ойлголт үлдэхээс юм болов уу гэж боддог. Тиймдээ ч одоо бидний энэ 7 жилийн хугацаанд хийж байгаа энэ нүр хөдөлмөр хүчин чармаалт маань олон хүмүүст ингээд хүрээд үр дүнгээ гаргаад өшөө ингээд тэлээ явж байгаа нь бид нар бас жаахан ч гэсэн одоо энэ Монгол улстай хөв нэмэр мэдээж байгаа юм болов уу гэж бас боддог. Бид чинь нөгөө дэргэд байгаа алтаа төдийлэн сайн анзаардгүй, үнэлдэггүй гэж ярьдаг шүү дээ. Гэтэл үнцэнтэй зүйлийг холоос ирж хайгаад байдаг. Өв соёл нэвтрүүлгийн маань бас нэг ач холбогдол нь бас яг сая таны хэлдэг хэд бид одоо соёл ярьж хошуурхаас одоо ахуулаад уламжлалаа жоохон гээгдүүлж орхигдуулах гэдэг байна. Энэ уламжлал минь бидний өв дээдсээс уламжлагдаад ирсэн биднэрт өнөөдөр ч гэсэн байгаа зүйлсийг бид үр хоочтой залуучуудтай өвлүүлж үлдээх нь нэвтрүүлгийн маань бас ач холбогдлоо. Тэгээд таны ажилтай ч гэсэн бас уялдаж байгаад баяртай байна. Түүхийн эдийн одоо олдоц хэр байдаг вэ? Магадгүй адууг зөвхөн одоо бид нар өвөлдөө иддэг. За өвлийн үед илчлэг чанартай ч байдаг юм уу? Тэ адууны махыг өвөл идвэл тохиромжтой гэж ярьдаг. Гэтэл одоо бусад улирлуудад түүхийн эдийн олдоц хэр байдаг юм бол? Манай энэ тосны одоо энэ яг төхөөрөмжүүд маань өдөрт 600-аас 1 тонн одоо яг түүхийн өвийг боловсруулах хүчин чадалтай. За түүхийн үед гэх юм бол одоо бид нар нөгөө экспорт нь квотаар гарч байгаа үйлдвэрүүдээс адууны махыг гаргаж байгаа Хятад, Казахстан, Дубай гэл орнууд руу гаргаж байгаа үйлдвэрүүдээс одоо түүхий авдаг. Тэндээс мөн одоо асар хэмжээний одоо хэдэн мянган тонн тосыг одоо бид нар боловсруулаач дийлгүй тийм их өөх тос өөх гардаг. За тэгээд тэр өөхийг бид нар боловсруулаад ингээд бүтээгдэхүүн болгож байгаа. За мөн малчтаасаа бид нараас бичээрийн холбоотой хамтраад сая Дорнод аймгийн одоо Баяндун сумаас малчтаас 1 тонн тосыг цуглуулад авсан. Тэгээд тэр тосоороо бид нараас боловсруулаад энэ саван, хатуу саван, шингэн саван гэдэг бүтээгдэхүүнүүдэд оруулсан. За мөн цаашдаа одоо энэ
Ер нь бол нөгөө өөх тас чинь яг малчтын гар дээр яг хилбэг байж идэг. Тэгээд их олдцтой одоо нөгөө тасаа яг ингээд 100% ашиглаад нөгөө малчт маань юмаа яг хоол хүнс нөгөө боо өдрө хайрхаас гадна тос маань бас илүү гараад айгүйх байж идэг учраас одоо тэр тосыг бас цуглуулж аваад эндээж боловсруулад бүтээгдэхүүн болгох цаашдаа олон энэ сумдуудынхаа малчтай хамтарч ажиллах тэр сайхан тосын одоо үн цэнтэй бүтээгдэхүүн болгох тал дээрээс ингээд ажиллаж байгаа. Эцсийн бүтээгдэхүүн болоод цаатах гарч байгаа үр дүн нь өөрчлөгдөд ирэхээр хүмүүсийн бас хүлээж авч байгаа байдал өөрчлөгдөж байгаа тий. За хүчин чадлын хувьд одоо магадгүй хэр хугацаанд хичнээн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг вэ гэдэг тал дээр. За хүчин чадлын хувьд бол өдөртөө бид нэг 1000 гаруй ширхэг одоо энэ сайн энэ автомат машин дээр 1000 гаруй ширхэг тосыг үйлдвэрлэдэг. За тэгээд хатуу сангийн хувьд бол 750 ингээд яг гар аргаар хийгдэж байгаа. За тэгээд сайн нөгөө шинэ автомат хөрөмж маань болохоор өдөрт 4000 гаруй хатуу саванг хийлгэж гарах юм хүчин чадалтай. За шингэн сангийн хувьд болохоор нэг одоо дахиад тонн шингэн сав үйлдвэрлэх процесстэй усыг цэвэржүүлэх одоо юм автомат бас төхөөрөмжийг аваад одоо арай ашиглаж эхлэегүй байна. Тэгээд манай Монгол улс ч өөрөө савангийн зах зээл нь 95% нь гадны импортын саван хэрэглэдэг. За савангаач гэсэн бид нар өөртөө энэ малынхаа өөх тосоор боловсруулад ингээ аймаг болгондоо ингээд савангийн үйлдвэртэй болоод ингээд хөгжөөд явах юм бол бид нар гадагшаа гарч байгаа тэр их урсгалын мөнгийг одоо эх орондоо үлдээх бас боломж байдаг. Яг энэ түүхийн эдүүд маань эртнээс л бидэнд одоо байсан хэрэглэгдэж байсан эрүүл мэндтэй болон хоол хүнсэнд хэрэгжилж байсан бүтээгдэхүүнүүд тэгээд өнөөдөр орчин үеийн нөхцөлд яг энэ үйлдвэрийн технологиор боловсруулад гоё бүтээгдэхүүн болгох эцсийн дүндээ яаж одоо хэрэглэгчтэй татах гэд ийм олон бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэсэн учраас Шин брендийг танилцуулахыг зорилоо. Тэгээд нэвтрүүлэгт маань оролцсонд баярлалаа. Энэ бол өв уламжлал мөнөөс өмнө гэж ойлгож байна. Баярлалаа. Бас манай үйлдвэр дээр одоо зочлон ирж сайхан нэвтрүүлэг бэлдсэн бас танаа UBS-ийн хамт олонд маш их талархлаа. Урт хугацааны зорилго одоо мөрөөдөж байгаа мөрөөдөл маань бол яг энэ Монгол адууны тос маань өөрөө дэлхий дээр яг брэнд болох хэвээр бүтээгдэхүүн гэж би өөрөө боддог. Тиймдээ ч одоо энэ өөрийнхөө одоо энэ бүх одоо зүйл оюун ухаан хөдөлмөр бүх зүйлийг одоо Монгол энэ сайхан адууны тосоор хийсэн брэнд бүтээгдэхүүн болохыг одоо цаашлаад ингээд дэлхийн олон улс оронд ингээд таниулах одоо ийм мөрөөдөлтөй одоо энэ дээр ч гэсэн ингээд баг багаар ажиллаад ингээд хичээгээд явж байгаа. Одохгүй одоо тэр урт хугацааны холын зорилго нь биелэлээ олж таатай сайхан мэдээлэлтэйгээр бас манай нэвтрүүлэгт урагдах байхаа гэж найдаж байна. Тэгээ урилгын маань хүлээж авсан баярлалаа. Баярлалаа. Бид нар бол асар их одоо баялаг, өв баялагтай орон тиймдээ ч одоо энэ сайхан малынхаа энэ шин дижэл энэ сайхан одоо тосны шин чанараар эрүүлэр хүүхдээ үсгэж болдог. Эрүүлэр гэр бүлдээ энэ сайхан бүтээгдэхүүнийг хэрэгжилж болдог шүү. Та бүхэн бүгдээрээ одоо Монгол түүхий дээр хийсэн органик бүтээгдэхүүнүүдээ хэрэгжилж байгаарай. За баярлалаа нэнда. За баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье. Баярлалаа үзэгчдээ. Бидний өв соёл нэвтрүүлгийн ээлж дугаар үзэгч та бүхэнд хүрлээ. Шимтэй бүхнийг шин брэндээс ураатай шин брендийг үүсгэн байгуулагч 100% органик бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч Мөнх сайхны Нандин Эрдэнэгийн нэвтрүүлгийнхаа зочны хоймор урьж оролцууллаа. За шин брендийн хувьд адууны тос, адууны тосоор бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгч олондоо хүргэж байгаа энэхүү үйлдвэрлэлийн процесс болон за бүтээгдэхүүнүүдийг үзэгч та бүхэнд танилцууллаа. Бидний ярилцлагын туршид та байсан та бүхэнд баярлалаа. Дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай.